Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За өнөөдөр энэ аймгийн авраг малчин тархилж чадварлага ёслол үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. За миний хувьд л 2005 оноос эхлээд одоо хоршооны үйл ажиллагаа явуулж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ил ба хамгаалалтын өрсөний тариалангууд гол зорилгоо болгож хөгжүүлэхээр ингээд аймаг орнуудтай хөдөлмөрлөж байна. За сүүлийн жилүүдэд бол хөлөмжний аж ахуй хөгжүүлэх өвлийн одоо хөлөмж буюу одоо жилийн одоо 3 өдрийн хариалттай хөлөмжний аж ахуй хөгжүүлэхээр одоо ингээд ажиллаж байна. Манай одоо хөлөмжинд магадгүй 5 магадгүй ажлын байрт ажилладаг. Жилийн үед одоо аймгийн авраг ногш нар одоо шалгарч ингэж оролцож байгаадаа баяртай байна. Цаашдаа ер нь хөлөмжний аж ахуй хөгжүүлэх бүрэн боломж байгаа учраас дараагийн жилүүд өшөө олон одоо шинэ ногоочин аврагууд төрж гарахыг итгэл найдвар дүүрэн байна. Говийн одоо бүсэд газар тариалан хөгжүүлэхэд хүндрэлтэй зүйл байна. Тэгэхдээ хөлөмжний ногооны аж ахуй хамгаалалтын бүсэд хөрсний аж ахуйг эрхэлж байгаа юм нөхцөлд бол эрсдлээс бас өөрсдөө хамгаалах бүрэн боломж байна. Ер нь одоо цаг үрийн, цаг зуурын янз бүрийн эрсдэл тохиолдно. Гэхдээ тэрнээсээ гарахын тулд бид нар хамгаалалт өрсийг хамтран одоо хослуулж хөгжүүлэх юм шаардлага хамгийн чухал болж байгаа юм цаг үе болж байна. Би удам дагсан малчаа 55 жил малж байна. Манай ээж аймгийн сайн малчин, авраг малчин хүн байсан. Би удам дагаад 50 хэдэн жил хөдөлмөрлөөд одоо энэ жил энэ сайхан цол тэмдгийг авч байгаа их баяртай байна. Би энэ жагнал авч байгаа улсуудын хамгийн ахмад юм шиг байна. Тэгээд энэ залуу малчтаа одоо өшөө сайхан ажиллаарай гэж хүсье да. Тэгээ би хүүхдүүдтэй орон нутгийнхаа хүүхдүүдэд ер нь маллахын талаар ер нь сайн ярьж хэлж тусалдаг. Тэгээ ер нь одоо Монгол улс чинь малаа малж байгаа Монгол улс ч одоо морин үнд сайхан малаа малж байх чухал байна. Тэгээ мад хуугаа сайхан сааж, цагаан эдээгээ сайхан хийж тэгжил байвал одоо энэ өдөөний малчин хүний одоо ганц амьдрал байх шүү дээ. Тэгээд одоо энэ ажил хөдөлмөртөн ч гэсэн одоо малаа сайхан мал цайсвал ашиг шимээ сайхан ажлуудад биднээсийн энэ цол тэмдгүүд төрж байгаа бие байна. Аймгийн хашаа ургуулсны үйлчлэгийн зөвлөгөө хашаа ургуулсан намайгтай. За би 1974 онд илгээлтийн нэртэйгээр л 14 настай жоохон хөлт одоо малчин болж байсан юм да. Тэр цагаас хойш одоо 40 хэдэн жил болж байгаа одоо. Малаа сар За өнөөдөр хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Тэгээд би бага наснаас л хүртэл одоо бас хөдөлмөр их өвчин байж би Монгол аймгийн баяртай за мөн хоёр айрцсан за мөн одоо аймгийн бүсийн аппос хоёр баасан улсын бүсийн аппос амжилтаас оролцож байгаа. Өнөөдөр энэ цалинаас маш баяртай байна. За нийт нарны хөдөлмөрийн боловсролтой холбооныхон маань энэ жил Монгол аймгийн 8 жилийн онцлог их мод нарны уралдааны зохион байгуулсан байгаа. Тэгээд энэ одоо нарны хөдөлмөрийн боловсролтой холбооныхон тэргүүнүүд дарагтаа болон мөн одоо өнөөдөр цолоо авж байгаа хүмүүстэй Монгол аймгийн бүх яшнуудаа туулж ирдэг улсын хөдөлмөрийн хурдан байгууллагын хүчээр одоо бид аймгийн дөрвөн аймгийн алдартай Дамгой аймгийн говьсон бүргэс мэтэр авч ирсэн. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.